Хууль зүйн дэд сайд гэсэн эрх мэдлээ уруулан ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд цаад учруулсан гэх хэрэгт хоёр зүйл ангаар буруутгагдаад байгаа. За хууль зүйн дэд сайд Эрдэнэжамяанг шүүх хурал ажлын 7 хоногор хойшилж энэ сарын дунд болохоор товлогдлоо. За дэд сайдыг буруутгах болсон албан тушаалаа уруулан ашигласан гэх эрүүгийн хуулийн зүйл анги нь прокурорын шатанд хэрэгсэхгүй болж харин одоо мөрдөн байцаалтын ажиллагаанд цаад учруулсан зүйл ангиар буруутхан шүүх хурал хийхээр өнөөдөр эхэлсэн ч хойшлсон юм а. За хойшлох болсон шалтгаан нь хавтас тэрэгтэйгээ танилцаагүй өмөөлөгч авах хүсэлтийг нь шүүх бүрэлдэхүүн хүлээж авлаа. Шүүхээс шүүгчийн захирамж гарч байна. Эрүүгийн байцаалт шийдвэрлэн 39 төр зүйл заасны дагуу шүүгдэгч өмгөөлж авах хэрэгтэй. Энэ эрхийг хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж байна. За мөн шүүгдэгч болон тэдгэрийн өмгөөлөгч нар хавцрын материалтай мөн танилцъя гэсэн энэ хүслийг бас шүүх хангаж байна. Тэгэхээр шүүгээс хойшлуулсан хугацаанд өмгөөлөгч болон шүүгдэгч нар хавцрын материалтай бүрэн танилцсан. Ямар нэгэн байдлаар хавцрын материал танилцаагүй гэдэг шалтгаан дахин шүүх хойшлохгүй. Авилгатай тэмцэх газраас хууль зүйн дэд сайд Эрдэнэжамяанг Монгол Улсын ерөнхийлөгч асан намрын хоёрын хэрэгт холбогдсон хэрэгээс өвдөн төрсөндөө инхтвиа туслах хуйг нарыг ерэн сурвалжлагыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерпол дэлгэсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн юм а. За Интерпол дэлгэсэн захидлаас улбаалан олон улсын тус байгууллага эргэн хуйг инхтвиа нарын ерэн сурвалжлах ажиллагааг зогсоосноо мэдэгджээ. Тиймээс авилгатай тэмцэх газраас Эрдэнэжамяангийн уг үйлдэлийг мөрдөн байцаах ажиллагаа сэжигтэн ядлагдагчийг ерэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн гэж буруутгаж байгаа юм а. За харин тэрээр үнтэй санал нийлэхгүй байна. За гэхдээ өөрийн шүүх ажиллагаа бүрэн дуусны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ. Мөн шүүх хурлыг хойшлуулах хүсэл тавьсан шалтгаанаа тайлбарлалаа. Гол шалтгаан нь ерөөсөө өмгөөлөх шавж хэмжээг л байсан. Тэгээ сая чинь нөгөө хуульч эрх зүйн байдлын тухай хууль дээр шинээр гараад тэгээ өмгөөлөгч нар ахиж бүртгүүлээд тэгээ шүүхээс төлөөлөх эрхээ аавна гэдэг ингээд бас тий тэр болгон бас өмгөөлөгч нар бас тодорхой хугацаанд гэрээ байгуулж амжихгүй байгаа гэсэн. Тэгээд саяхан байгууллаа. Тэгэл юм шилтгаант. Таныг одоо яг мөрдөн байцаалтын цаад учруулсан ямар үндэслэлээр за ихтэй би одоо бол нэг шүүх хурал болт ингээд хамаагүй дэлгэрэнгүй бас ярьж болохгүй хальтаа. Нэгэнт одоо шүүх хурлын процесс эхэлсэн чинь шүүх дээр л ярих хэрэгтэй. Тэгээд энэ бол бас хуулийн байгууллага шүүхийг хүндэтгээд ингээд явъя дараа нь дуусныхан дараа л дэлгэрэнгүй ярьцлаа. Шүүх хурал дуустал мэдээллийг дэлгэрүүлж ярихгүй гэсэн дэд сайд өөрийгөө буруугүй гэж үзэн хэргийг нь цагаатгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. За түүний хүслээр хэргийг цагаатгах эсвэл хуулийн дагуу хариуцлага тооцох эсхийг шүүх шийднэ. За хэрэв хууль зүйн дэд сайд Эрдэнэжамяанг шүүхээс түүний гин буруутаг тогтоовол тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг нь 3 жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хүсний доод хэмжээг 51-ээс 250 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх хэмжээний төгрөгөө торгох. За 300-аас 500 цаг хүртэл хугацаагаар албатан ажил хийлгэх, 3-аас дээш 6 сар хүртэл хугацаагаар баривчлах, за эсвэл 3 жил хүртэл хугацаагаар хорхиал шийтгэнэ хэмээн эрүүгийн хуулинд заажээ. За дараагийн шүүх хурлын тов энэ сарын 16-ны өдөр өглөө 8 цаг 30 минутанд Сүхбаатар дүргийн шүүхтэр болохоор тов гарлаа.